За параллель шилжүүлэх арга дээр ерөнхий байршилтаа автахыг проекцлогч байршилд оруулна. Проекцлогч байршилтаа автахыг түвшний байршилд оруулдаг. За тэгэхээр энд хийх үйлдэл маань болохоор одоо хавтгай дээрээ хэвтээ түвшний шилууныг сонгож аваад тухайн сонгоо авсан хэвтээ түвшний шилуунаа одоо проекцлогч байрлалд оруулна. Ингэснээр хавтгай маань өөрөө проекцлогч байрлалд ордог багт. За тэгэхээр энэ проекцлогч байрлалд оруулахын тулд одоо тухайн хавтгайн цэг бүр өөрснийхөө өндрийн түвшинд түвшний хавтгай дээрээ параллель шилждэг. За тэгэхээр А болон А цэгийг дайруулад хэвтээ түвшний шилуу авсан байгаа. Энэ хэвтээ түвшний шилууны бүх цэгүүд яах нь одоо параллель шилжихдээ одоо нэг түвшинд байгаа учраас энэ шилуу маань проекцлогч байралд орж байгаа. За ийм байдалтай проекцлогч байралд орох. За энэ проекцлогч байралд орсноор тухайн хавтгай маань проекцийн хэвтээ хавтгайд налсан өнцөг тодорхойлогддог байна. За хоёрдугаар үйлдэл маань болохоор проекцлогч байралд орсон энэ хавтгайг түвшний байралд оруулах ёстой. За энэ түвшний байралд орохын тулд одоо тухайн хавтгайн цэгүүд маань болохоор за ингээд өөрсний одоо нүүрний түвшний хавтгай дээр бас параллель шилжинэ. За А цэг өөрийнхөө тийм ээ нүүрний түвшний хавтгай дээр С цэг болон Б цэг өөрснийхөө одоо нүүрний түвшний хавтгай дээр ингээд параллель шилжинэ. За бүр дээр харъя. Бүр дээр А цэг параллель шилжсэн хавтгай, С цэг параллель шилжсэн хавтгай, Б цэг параллель шилжсэн хавтгай гэдэг. За энэ 3D төрслөлөөс ингэж харагдаж байна. За ингэснээр тухайн тийм ээ хавтгай төрсөн маань яаж байна. Бодит хэмжээ нь тодорхойлогдох боломжтой болж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.